энэ төхөөрөмж одоо яг юу үзэж байна? Одоо хүмүүс чинь ингээд компьютер тоомоо ямраа ядрын хойлоод ингээд ойлгоод үзсэн. За манай энэ аппарат болохоор 80 цэцлэгтэй тэгээ Японы маш одоо нөгөө чанартай сайн аппарат байгаа. Тэгээ энэ нь өөрөө толгойн одоо гэмтлүүд, хармалтууд тэгээд цээжний гэмтэл бас хавдар илрүүлэх, хэвлийн одоо хавдар илрүүлэх, хэвлийн эргэтний хурц одоо өвчнүүд байна, ялгаа онцлогоо хийх, тэгээ мөчтийн хугарал гэдэг одоо бүх зүйлсүүд дээр ашиглагдаж байгаа. Ер нь бол ард иргэдэд мэн одоо энэ аппарат үнэхээр хэрэгтэй байгаа. Яг тэгэхээр бид нар чинь алслагдсан дүүр учраас доор хаяж 3 цаг явна тий хот руу. Тэгэхэд тэр хүнд өвчтнийг бид нар чинь одоо оншилж чадахгүй байвал шууд хот руу явуулах хэмжээний тийм арга хэмжээ авч чадахгүй байхгүй юу? Тэгэхэд эмчнэр маань харуулт өгсөн хүнийг хараад тий энэ яг харагдсан байна уугүй байна гэдгийг бас онцлоход үнэхээр хэцүү. Энэ аппаратанд оруулсны дараа бол оншинөө энэ яг цус алдалтын харуулт байна, эсвэл ишмийн харуулт болсон байна гэдэг эмчилгээ шал өөр учраас энэ одоо дүгнэлтэн дээр үндэслэж ингээд зөв эмчилгээ хийгддэг байгаа байхгүй юу? Тэгэхээр ард иргэдэд маань нэгсэндээ чирэгдэл нь зогсож байна. Эмчнэр биднэрт болохоор бас маш их ач холбогдолтой. Яаралтай шуурхаа арга хэмжээ авч байгаа. Тий. Тэгээд энэ аппарат тэгэхээр энэ маань одоо нэг дахиад одоо энэ жил 26 он гэж чинь 20 он ёо 30 он хүртэл бол ерөнхийдөө ажиллаж болохоор шүү дээ. Ер нь одоо энийг ингээд улирал тутам бид нар юу яах хэрэгтэй? Тэр нөгөө шаардлагатай оншилгоо засварыг нь хийхгүй болол өрөө маань жоохон тоосчлттай тэгээд жоохон хүйтэн байх хэрэгтэй. Одоо кондишн нь яг үүндээ бас сайн хөргөж чадахгүй байгаа учраас халалт бол эвдрэлд нөлөөлөд байгаа байхгүй юу. Тэгэхээр кондишн нэмэх шаардлагатай. Тоосчлтыг нь бууруулж энэ нөгөө агаар жуулагч хэрэгтэй байгаа. Тэгээд 3 сар тутмынхаа үзлэгт оруулаад одоо эрг шургийн сойз янз бүрийн юм солихнуудын дор бүр нь солиод явах юм бол энэ үнэхээр урт удаан ажиллах боломжтой. Одоо чи хэдүүлээс нь онцлогооны төвөөний өөрчлөлт гэж яриад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр лөө бас шилжүүлэхдээ илүү сайн орчин үеийн өөр яг стандартын дагуу болоо шилжүүлчих бас болж байгаа. За одоо бол ингээ хүнээ аваад үзсэн. Аваад үзсэн. Таад минь орж доор эрчим тэмчилгээнд олон хоног оншин олдоогүй. 88 настай нэг эмээ байгаа байхгүй юу. Тэгээ бид нар нөгөө байгаад хоног төхөөрөмж маань эхол байсан, эрентгэл байсан. Тэр хоёроо ээлжиж хараад тэгээд эмнэл зүгээр эмчилгээ хийжсэн. Харин тэгээд томографи ашиглалтанд орвол хамгийн түрүүнд ерөөсөө л томоодоо оруулж аншаа тодруулж авъя гэд тэгээд тодсогчтой хэлсэн байгаа. Одоо тодорхой ах. Одоо уншаач дүгнээ боловсруулж байгаа зургийг тэгээд дараа нь би уншина. Одоо манай баг нарын ингэж тодсогчтой гэдэг. Ямраа төхөөрөмж шаардлагатай байна гэдэг ярьж байгаа тийм. Тэгэхээр ямраа төхөөрөмж нь ямар хэн үн хаштай гэдэг. Одоо томографи одоо энэ манай томографи чинь тэрбум 200-ийн хүртэгтэйсэн шүү дээ. Ямраа бол тэрнээс өндөр. Тэгээд нөгөө хүчин чухлаасаа Тесла буюу тэр нөгөө төсөлтүүдээс хамаарат үнэ бол энэ компьютероос 2 дахин илүү үнэтэй байгаа. За тэгэнгүүтээ ямраа ач холбогдолтой. Яг тэгэхээр ямраа маань одоо зөөлөн эд буюу тархины эдийг илүү наривчилж одоо судар сүрэмсийн түвшинд гаргаж ирж байгаа. Томографи бол ясандаа илүү мэдрэг байдаг учраас ясны одоо нөгөө хугарал цуурал байна уу том бүлэм цус голомтуудыг илрүүлж байгаа бол ямраа бол яг тэр нөгөө эдийн бүтцэд компьютерт харагдахгүй байгаа тэр одоо жижиг хэмжээнд дөнгөж эхэлж байгаа хавдар дээр зөөлөн эдийн өөрчлөлтийг илүү тодруулж өгдөг. Тэгэхээр одоо манайд бол ямраа дээр ажиллах тийм боловсруурч мал одоо яг бэлтгэдэг. Одоо бол манайд эхлээд ямраа төхөөрөмжөө авчиж суйрлуулж иж яг тэр төхөөрөмж дээр ажиллах нь бэлтгэх ёстой тийм. Ер нь бол хүнээ бэлтгэгдсэн байгаад тэгээд өсөлтөд тавьж байгаад ирэх юм бол шууд ажиллахад асуудал. Одоо жишээ нь юунаас манайхын ямраа тавихад одоо эрүүл мэндийн яамч гэдэг юм уу нийслэлийн эрүүл мэндийн газар зөвшөөрөх үү? Зөвшөөрөх чинь амар сум тавьдаг юм чинь. Тэгэх юм бол биднээсээ нөгөө одоо энэ компьютер томографи олуулахаараа нэг өвөрмөгц чанар, мэдрэг чанарууд гэж байдаг. Ер нь бүх тоног төхөөрөмж. Одоо энд орлол бол бүх юм онш гардаггүй юм бас байна. Тэгэнгүүт чинь эргэлзээтэй зүйл гарахад ямраагаас зүйлийн эдийн үзээд компьютероос одоо яс цоцлог юмнуудаа үзээд тэгжээж эн чинь гонш таардаг байхгүй юу. Тэнгүүт бие биенийхээ сул талуудыг нөхдөг энэ аппаратууд маань.
Тийм учраас байх л хэрэгтэй. Ер нь л юм л байхгүй. Бүх юмыг оншилдаг аппарат гэж байхгүй. Яг ямар оншиг, ямар аппарат оншилдаг вэ гэдэг нь илүү ач холбогдолтой болчихж байгаа байхгүй. Ерөнхий ингээд арай өөр эхо гэхэд нөгөө ямар давуу болон сул талууд байгаа байхгүй. Тэгээд сул талуудыг нь энэ өндөр одоо өртөгтэй, өндөр хүчин чадалтай аппаратууд маань тэрийг нөхөд байгаа байхгүй юу? Одоо нөгөө засварын зураг хийдэж штэ. Тийм. Тендер нарай шалгараагүй байна уу? Засварын зураг хийгдэж явж байгаа. Одоо хороодлын хэсэг нь А Б болоо гэх тийм. Засварын зураг хийгдэж яаж байгаа. Ингээд хөө. Одоо яг энэ компьютер томографийн. За мөн одоо эрдэнэтхэн буюу бас энэ одоо хэсэг. За дээр нь MRI хэсэг ингээд эдрийг бас зурганд нь оруулаад байна. Тэгээ хэдүүлээ эхлээд нөгөө бид нар чинь томог хэмж очиход заавал орчны нас стандартад хийчихсэн шүү дээ. Тэгэхээр тэр юм аа эхлээд хэдүүлээ засварт нь оруулаад хийгээд тэгээ яг энэ одоо богинодлогооны одоо энэ X-ray төхөөрөмжүүдийг бүгдийг одоо сувирлуулах боломжийг хийчих. Тэгэхээр нөгөө иргэдэд ч гэсэн үзүүлж харуулхад өрсөн сэргийлэх болон одоо өвдсөн завсан хүмүүсийг түргэн шуурхаар нэг дор онцлох боломжийг өгдөг юм байна. Болж байгаа. Тэгээд тэндээ эхоны бас нэг хоёр одоо хэсэг. За тэгээ энэ томограф болон MRI. За тэгээ эрдэнэтхэн. За тэгээ өөр бас одоо яг ийм жишээ сонсгол өдр шалгах нөгөө бас нэг ийм юмуд одоо байгаад байдаг шүү дээ. Нүднийх өдргээд нүдний хараа тавих. Энэ бүгдийг ингээд нэг дор ингээд яг төхөөрөмжлүүлээд суйрлуулчих гэж бодож байна. Харин имчилгээний бүх зүйл бол тустай бол. Эхлээд бид нар зөв онцлно гэдэг чинь имчилгээ чанартай бол хамгийн гол зүйл шүү дээ. Тэгэхээр одоо яг хэдүүлээ ямар ч тасан засварынхаа зургийг хийлгэж авахдаа саний асуудлуудаа шийдээ. Тэгээд дүүрэг болон тэгээд улс нийслэлийн аль нэг төсөв дээр ямар аппаратных асуудлыг шийдэхээр байна.